чих хуран манай бас их найрсаг харилцаатай олон жилийн түүхтэй манай Монгол одоо 20 мянган бас боловсон хүчнийг бэлдсэн манай иргэдэд их ээлтэй ийм улс 3 дахь хөршийн үед бол манай харилцаагаа их нандиндаг. Тийм учраас цаашдаа бид нар энэ хоёр орны харилцааг ингээд байранд нь ойлгоод авахгүй цаашд нь эдийн засгийн агуулгаар нь баяжуулах үүднээс бид нар бизнес форумыг эсэх сайхан зохион байгуулсан хоёр талаас 100 гаруй аж ахуйн нэгжүүд оролцсон. За нэг ёс төдий хийх биш энийг бол яг хэрэгтэй түншүүдэд олох, за ашигтай хамтын ажиллагаа үүсгэх, харилцаа ашигтай ажиллах боломж олцсон нэг шинэ технологи одоо сүүлийн үед ер нь бол үндэстэн болгоо өөрийнхөө маш сайн хийж чаддаг зүйлүүдийг санал болгодог. Тэгээ чих бол өндөр технологи хөгжсөн барилга, угсралт, барилгын салбар, дулаан, захилгааны салбарын тоног төхөөрөмж манайхаг одоо хэрэгэлдэг зүйлүүдэд илүү түлхүү танилцуулах, за шил, шаадсангийн үйлдвэрлэл, болрын үйлдвэрлэлээр дэлхийг тэргүүлдэг гэрлийн бүрхүүл за одоо энэ бизнесүүдийн бүгдийг одоо монголчуудад илүү танилцуулах юм зорилгыг бас агуулсан. За хүнсний аюулгүй байдал, хүнсний үйлдвэрлэл, даавууд одоо материалын үйлдвэрлэл бас маш их сайтай. Монголоос биднэрт юу хэрэгтэй байгаа, Монголоос одоо ямар бизнес хийж болох вэ? Энийг танилцуулаач гэдэг. Өөрөлд манай одоо орчин үеийн амьдрал бидний бизнесийн боломж бидний хийж гаргаж чадах бүтээгдэхүүний талаар айлын тал мэдээлэл багтаа байна гэсэн үг. За ингээд бид нар энэ айлчлалын үеэр айлчлалыг их баялаг байлгахын тулд олон агуулгаар нь одоо илүү баяжуулаад яваад байгаа төрийн айлчлалыг 2 хоногийн дотор бид нар маш олон арга хэмжээ хийлээ, маш завгүй өдрүүдийг өнгөрөөж байна. Зөвхөн одоо хилцээ хийх биш бид нар айлын их одоо сенатын даргатай, за ерөнхий сайттай нэлээ юм одоо бодиттой хамтын ажиллагаануудыг бас ярилцсан. За энэ хажуугаар бид нэр соёл урлаг гэдэг өөрөө тухайн улсын зөвлөл өвчний бодлого байдаг. Эннийхээ хүрээнд бид нэр үндэсний музейд нь бид нар Чингис хааны үзэгслэн гаргалаа. За энэ 600 гаруй үзмэр манай талаас айлын талд бас музейн их баялаг үзмэртэй энэ музейгээрээ дамжуулж бид нэр энэ хоёр ард түмнийхээ найрамдал нөхөрлөлийг батжуулах, за илүү улс орноо сурталчлах, танин мэдүүлэх. За Английн ерөнхийлөгч бол одоо Египтийн фараоны музейг бас их олон чих хүмүүс ирж үзэж тэр улсын түүх соёлыг бол биширсэн. За Чингис хааны музейг бол мэдээж тэрнээс илүү хүмүүс ирж үзэж Монголын талаар мэдээлэлтэй болох байхаа. Энийгээ дагаад аялал жуулчлалаас илүү хөгжих байх. Шууд нислэгээ бид нар бас тогтмолжуулъя. Шууд нислэгээ бас тогтмолжуулахын тулд бид нар аялал жуулчлалын компаниудыг бас идэвхжүүлэх хэрэгтэй юм байна гэдэг ийм зүйлүүдийг бас ярьсан.